За өнөөдөр ажлынхаа заваар бас энэ Дунхаа гэдэг энэ жижигхэн нэг талаасаа хүүхдийн тоглоомын парк, нөгөө талаасаа хүмүүсийн амардаг энэ жижигхэн парк буюу цэцэрлэгт хүрээлэнд ирсэн байж байна. Одоо цэцэрлэг гэх юм уу да. За энэ цэцэрлэг дээр бол ямар хүмүүс явж болох юм бэ? За хөгжлийн бэрхшээлтэй хүн бол орж гарч болно. За энэ орж гарч болно шүү ч гэдэг юм ингээд тавьсан байна. За энэ ч бол янз бүрийн л одоо мод ургамал цэцэг ингээд тарьсан ийм байдалтай бол харагдаж байна. Одоо бол 3 сарын 20 гэдэг бол хаврын уйлрал гэдэг жоох сэрүүхэн байгаа уйлрал. Тийм сэрүүхэн байгаа уйлрал учраас сакура бол хараахан цэцэглээгүй байна. За энэ нь бол одоо ингээд сакураны мод байж байгаа жишээтэй. Тэгээ сакураны мод бол өөрөө онцлогтой. Энэ жоохон хүүтэн байхлаар цэцгэлж өгдөгөө. За тэгээ эсвэл нэгэн цэцгэлж бол ногоорчдог гэх юм уу. Тийм байдаг. За тэгээд энэ жижигхэн талбайд хөрхөн юм ингээд сакура төлж өгөөд хаврын уйлралд бас ингээд хүмүүс сайхан ингээд амарч аялах, зугаалах ийм боломжийг нь бол олгосон байна. Тэгээ та бүхэн маань ингээд илүү сайн ингээд харах юм бол энэ чинь хитгэн ягаан цэцгүүд байж байгаа. Тийм эдгээр бол ингээд бас сакураны одоо эртний одоо сакураны эрт гардаг одоо сакураны зарим цэцгүүд бол байж байна. За энэ бол одоо бидний ярьж ашиглахаар бол энэ цэцэрлэгийн одоо яг ертөнцийн зүгээр бол баруун хойдолд нь байж байгаа. Фитнесийн одоо төв гэж хэлж болно. Манай бол аймаг орон нутгууд энийг бол их хийхэн одоо тийм төлөвлөдөг байгаа. Тэгэхээр зэрэг энэ фитнесийн төв дээр бас нэг ийм инстракшн буюу одоо юу гэдэг юм бэ? Энэ одоо фитнесийн төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах юм бэ гэдэг юм аргачлал зааврыг нь бол зааж өгсөн байгаа. За тэгээд настай хүмүүс бол зайлшгүй өөрийнхөө эрүүл мэндийн онцлогтой тохируулж хэрэглээ шүү. Өөрийнхөө одоо тий боломжтой ийм одоо тоног төхөөрөмжөөр хичээллээрээ. За тоног төхөөрөмжөө хэрэглэж явах явцдаа бол ойр орчмынхоо одоо нөхцөл байдалтай тохируулаад аль болох одоо тий ямар нэгэн осол гэмтэлгүй одоо тий хичээллэхийн талаас анхаараарай. Тэ аюулгүй байдлаа хамгаалаарай. За ямар нэгэн байдлаар танд тий нөгөө энэ тоног төхөөрөмж гэмтсэн янз бүрийн асуудлууд байх юм бол одоо захиргааныхны удирдлагатай шууд холбогдоорой. За асуудал үүсэх юм бол хамгийн одоо ойрын эмнэлэгчин жишээлбэл яг нөө энд байгаа шүү, утас нь энэ шүү ч гэдэг юм уу тий. За мөн захиргааныхаа утасыг ингээд тавьсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ одоо парк ямар эзэнтэй хин хэрэгэлдээ ашигладгийн тэгээ эргээгээд асуудал үүсвэл нь яах юм бэ гэдэг бол ингээд дурдаад ингээд заагаад өгсөн байж байгаа жишээтэй. За энэ шал гэх юм уу да. Одоо биднийхээр юу ч хэлт юм бэ? Энэ одоо энэ доотлын одоо хэсгийг ингэж бүрхсэн хэсэг бол бас энэ өөрийн гэсэн стандарттай ингэж бүтээгдсэн байх шиг байна. Их сайхан зөөлхөн явхад их тааламжтай тийм байх юм аа. За тэгээд энэ тодорхой зарим нэг энэ фитнесийн төхөөрөмж гэж хэлж байгаа те биднийхээр бол одоо юу гэнэ сайхан тасгал хөдөлгөөн хийдэг энэ төхөөрөмжүүдийнхаа яаж ашигладгийг нь бас ингэ зааварчилсан. Зааварчхнаас самбарууд байх юм аа. Тэгээ энэ бол бас их тухайн одоо гэмд орчиндөө ингэж ажиллаж байгаа, амарч байгаа тэгээд ингээ ийм хүмүүстэй бол бас их хэрэгтэй юм байна гэсэн ийм дүр зэрэг бол харагдаж байна. За тэгээд энэ ойр орчимдаа янз бүрийн байдлаар одоо юу гэдэг юм гэмтээс өргөдүүлсээс тамиг татсан ч юм уу иймэрхүү тохиол гарах юм бол эдний өрөөлт хоргоно шүү, ийм байдаг шүү гэдэг бол нэлээд анхааруулсан байх жишээтэй. Тэгээд сарвчиг хийхтэй ч гэсэндээ бид нар бас ингээл зайлшгүй нэг модоор ингээд тавьчих биш. Хүний сонирхол татгууцаар хүүхдүүд манаас нэг аюулгүй байдалтайгаар тоглохоор ингэж хийсэн зүйтэй болов гэсэн ийм одоо зүйл харагдаж байна. Тэгээ ер нь бол хүүхдийн одоо тоглоомын талбай дээр нэг гол одоо асуудал бол юу байдаг вэ гэхээр хүүхдийн эрүүл мэнд төсөлд хөгжил тухайн хүүхдийн танин мэдхгүй буюу одоо боловсролд нь ямар өрөөгөж үзүүлж байгаа юм бэ гэдгээр нь бол их одоо юу гэдгийг анхаарч авч үздэг. За жишээлбэл манай 50-ны Чекунгийн их сургуультай бол бид бас харилцан холбоотой судалгааны ажлууд тодорхой хэмжээр хийгээд явдаг. Энэ явцад бол бас энэ хүүхдийн тоглоомын талбай хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөл гэсэн юм судалсан ийм судалгаанууд байдаг. Тэгэхээр та бүхэн маань хийж хэрэгжүүлж байгаа ажил чинь хүнийхээ эрүүл мэндэд иргэдийн эрүүл мэндэд хэр одоо өгөрөө өш таагаан бэ гэдгийг бас бодож санджих хэрэгтэй байна гэж. За энэ ч бол ингээ амьтдын ингээ хөөрхөн баримлуудыг тавьчихсан хүүхдүүд унаад янз бүрийн байдлаар хэрэглэх болцоотой. Тэгээ та бүхэн энийг ингээ хэрэг харах юм бол шах үзүүртэй зүйлч юм уу тиймэрхүү байдлаар хийгээгүй. Айл болох нөгөө хүүхд маань унсан ч гэмтсэн ч янз бүрийн асуудал үүссэн ч гэсэндээ мүлгэрх те иймэрхүү байдалтай байх жишээтэй. За энэ одоо яг дэвсгэр гэдэг юм уу да энэ бол юу биш вэ?
ногоон байгууламжил биш байна. Энэ бол хиймэл зөвлөг байж байгаа жишээтэй. За тэгээд энд одоо бас хэдэн насны хүүхдүүд тоглолт юм бэ гэдгийг ингээд заагаад тавьсан байна. 2-оос 12 насны хүүхдүүд тоглоно шүү гэж. Тэгэхээр Тайваны энэ одоо хүүхдийн тоглоомын талбайг одоо ингэж эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийжсэн манай тэр одоо тэр Германд бүр ингээд 10 хэдэн жил яг энэ тогтоогоолтын чиглэлээр доктор хамгаалсан, постдоктор хамгаалсан одоо мундаг эрдэмтэн эмэгтэй байдаг. За түүний хийсэн одоо судалгаагаар бол хүүхэд болгоны насны онцлог тохируулсан ийм юг тоглоомуудыг ингэж тавьж өгснөөр тухайн хүүхэд очноо танин мэдэх, боловсрох, цаашдаа тий өөрийнхөө аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх мэдээллийг агашныхаа бүх мэдээллийг энэ тоглоомын талбайнаас авч яадаг юм а гэдэг энэ зүйлийг бол тодорхойлсон байдаг юм а. Тэгэхээр бид иймэрхүү зүйлүүдээр анхаарах хэрэгтэй гэж. За энэ бол бидний хэлж амжтгаар бол гулгуур байна. За гулгуур бол одоо янз бүрийн талаар бид нар хийж ингэж ашиглаж байгаа. Тэгээд энэ дээр бол иймэрхүү байдлаар хийсэн байна. За энэ дээр бас л хүүхдэд зориулсан дүүжин дайжин янз бүрийн одоо ингэ тоглоомууд хийжсэн байна. За хүүхдүүд маань ингээд хагсаа бүтэнсэн учраас ээж аавуудтайгаа эмээ өвөтөөгөө ингээд сайхан амраад зугаалаад ингээд явж байгаа жишээтэй. Тэгээд хамгийн гол нь хүүхдийн тоглоомын талбай гэдэг бол ямар ч тохиолдолд хүүхдтэй энд одоо ямар зугаалахаар ирсэн хүмүүстэй доктор тухтай байх ийм одоо зөвлөл шаардлагатай гэсэн. Ийм одоо шаардлага тавьдаг. Энэ одоо жоохон одоо орчинд ингээд сайхан зүйлийг ингээд бүрдүүлсэн нь маш чухал байна гэж. Тэгээ бас нэг чухал зүйл бол бид нар эрүүлэхтэй ажил дээр бас энэ тамхины хэрэглээг одоо бууруулах асуудлыг нэг номер тавьдаг. Тамхины хэрэглээр худалдаа эдийн засаг тийм ээ хөрөнгө оруулалт ингээд маш олон асуудлуудтай уялдаа холбоо байдаг учраас бид нар бол төдийлөн тамхины хэрэглээг бас ингээд шууд бууруулах эсвэл тамхиндээ холбоотой томоохон шийдвэрүүдийг гаргахад бол үйлдвэрлэгч, худалдаалагч нар, импортлогчтой холбоотой асуудал төр маш хүндрэлтэй нөхцөл байдлуудыг гаргадаг. Тэгэхээр энэ чиглэлийн хийж байгаа энэ судалгаа энэ одоо орчин төвтэй тамхиталтыг одоо бууруулж байгаа үйл ажиллагаануудын хүрээнд бол нэг том санаачлага бол энэ цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэг, за тэгээд энэ цэцэрлэгт хүрээлэн тий мөн одоо энэ нийтийн эзэмшлийн зарим одоо зам талбайнууд дээр бол огт одоо тамхи хэрэглэхгүйгээд түүндээ зориулсан одоо ийм торгуул шийдвэрийн арга хэмжээг бол авах юм ажил бол байдаг. Тэгэхээр зэрэг энд бол хүүхдийн цэцэрлэг хүрээлэнд хэрвээ одоо тамхи татах юм бол тий тодорхой хэмжээгээр бол одоо бас ингээд нэлээд өндөр дүнтэй бол торгуул шийдвэр авагдуулдаг байх жишээтэй. За тэгээд энэ хүүхдийн цэцэрлэг хүрээлэнгээр одоо ингээд аялаад тий өөрсдийнхөө төвшөнд ингээд ашиглаж байгаа хүмүүст зориулсан ер нь яаж ашиглах юм бэ? Ямар байдлаар болох юм, ямар байдлаар нь болохгүй юм бэ гэдгийг хүртэл ингээд заасан байж байгаа. Тухайн хүн ч гэсэндээ бас ингээд наад захын юу гэдэг хувцганараа одоо зохицуулахаас ахуулаад энэ бүх зүйлүүдийг одоо ингээд тавьсан байна. За тэгээд энэ Дунхаа гэдэг байгаа энэ паркын тий нийт эзэлж байгаа талбай нь бол 1810 м2 маш жижиг талбай. За тэгээ эний одоо хариуцдаг энэ одоо хөшийн холбооныхын дарга нь бол одоо Сууран Вэн гэж хүн байд юм байна. За түүний утас нь бол ингээд байж ах жишээтэй. За хэрвээ энэ цэцэрлэг хүрээлэнг одоо ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалтын ч байд юм уу бас санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг бол тэр хүмүүсийг ч гэсэндээ ингээд тавьчих болцоотой ийм байдалтай бол байд юм байна. Энэ бол бас л нэг талаасаа бид нараас ингээд анхаарах үед менежментийн хувьд бол ингээд хараад явчихад бол илүүтэхгүй ийм зүйл байна. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол хаач байсан дураараа тий ингээд нэвтээх ингээд явчих бүрэн болцоотой ийм зүйлүүд бол байдаг юм байна. Тэгээд энэ хүүхдийн тоглоом бол бас хүүхдийн одоо бие балдрыг одоо сайхан чирэгжүүлэх тий насны онцлогтод тохирсон эрүүл авах юм болоод бусад одоо мэдээлэл олоход чиглэгддэг гэж түрүүн хэлжсэн. Тэгэхээр зэрэг энэ ч жишээлбэл ингээд тий ямар нэгэн байдлаар нэг төв утчихгүй нэг айхтар одоо юу гэдэг гэмтэрччихгүйгээр бас ийм одоо биднийхээр ярьдаг одоо юу гэж хэлдэг вүлээ дээ ч одоо ингээд савлаад ингээд тоглодог үлээ дээ тийм ийм тоглоом бол байж жишээтэй. За энэ дээр бол хүүхдүүд тоглох явцдаа бол маш их бохирддог тийм ээ гараа угаах хэрэгцээ шаардлага гардаг. Бас зарим тохиолдолд ус уугаад нэг амныхаа цангаа гаргадаг. Ийм зүйлүүдийг бол ер нь Японд ч тэр ер нь одоо ийм халуунлаа дуу урансгалтай ийм газруудад л дандаа төлөвлөж өгдөг байгаа. Тэгэхээр биднээс бодох хэрэгтэй асуудлууд. За энд жишээлбэл бас ингээд савн тавиад тий угаах янз бүрийн байдлаар бусад одоо бохирдсан зүйлүүд яах нь холоос ингээд угаах юм одоо зорилготой ажил шээ тий. Хүүхдүүд өөрсдийнхөө одоо ингээд тоглоомтой ингээд ороод ирээд одоо тоглоомоо бохирдуулчаал заваарсан бөмбөрл одоо ингээд волейбол тоглоод цас тоглоод ингээд идэг шиг зарим тохиол тэрэн дээр нь ч гэсэндээ ингээд бас ингээд сайхан угаагаад ингээд янзлаад тоглох эсвэл гэртээ авч орохдоо бол сайхан цэвэрлээд аваад орох
Ийм боломжийг нь бүрдүүлсэн байж байгаа шүү дээ. За энэ чинь бол ингээд цэцэгнүүд байж юм тийм ээ. Ингээд цэцгийг бол янз янзаар нь төлөвлөсөн байна. Модлог ургамлууд, цэцгэлдэг одоо модлог ургамлуудыг янз янзаар нь төлөвлөсөн байна. За энэ паркинг одоо хогийн шуур янз бүрийн зүйлүүдийг ингээд бас хадгалцдаг юм одоо савыг тий биднийхээр бол баг нэг жижиг нааш шиг л одоо гин гадаах гэр харуулын жижиг нааш шиг л одоо юм хэсгийг ингээд төлөвлөө сайхан төслөд өгсөн байна. Тэгээ энэ дээр бас юм жижигхэн одоо урд зүгтэн юм уу да энэ талбай ч одоо маш бага одоо талбай шүү дээ. Тэрнийхээ нэг жижигхэн хэсэгт нь бол бас ингээд задгаа талбай ингээд гаргаад өгчихсөн. Тэ хүүхдүүд ирээд ингээд тоглоод ингээд байж хат нь бол бас ингээд сайхан орчин ингээд мэдэрч болцоотой ийм талбайг бол ингээд төлөөд өгчихсөн байж байгаа шиг тэ. Хэдий жижиг талбай байлаа ч гэсэндээ хэрэгцээ шаардлагыг ингээд бүгдийг ингээд сайхан хангацсан. Тэгээ энэ дээр тоглож байгаа хүүхдүүдээ бол ээж аауд нь ингээд хараа сууж болцоотой ингээд тавьж байгаа нь гашаан ч гэсэндээ ингээд сайхан сандалтай зэрэгцүүлээд ингээд төлөвлөсөн байж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг бид нэр мэдээж стандарт ярих нь бол зөв, стандарттай л байх хэрэгтэй. Тэр стандарт маань бас хүүхдийн маань эрүүл мэнд, боловсрол, тань мэдхийн үүрэг ач холбогдлоос хангаж гинөө гэдэг дээр бол анхаарах хэрэгтэй байгаамаа. Тэгээд чекунгийн тэр хүүхдийн тоглоомын талбайн одоо энэ эрүүл мэндийн тэд нөлөөлөх одоо үнэлгээ хийжсэн тэр мондөг одоо эрдэмтэд бол манайд энэ ковидын өмнө 3 ч удаа ирж ирсэн. За хотын дарга нарт маань лекц уншиж байсан. За мөн түнчлэн нэг удаа бол Говьсөнбөр аймагт зорж очиж оюутнуудынхаа хамт одоо юм дахин ашиглагддаг бүтээгдэхүүнээр хүүхдийн тоглоомыг төлөвлөх хэмээн зураг төслийн ажлыг хийгээд түүнийхээ дагуу оюутнуудтайгаа бас ингэж хийж хэрэгжүүлж эхэлж ирсэн юм ажлууд үүтэй. За жишээ нь одоо энэ одоо хэсгийн хувьд аваад үзэх юм бол маш жижиг талбай дээр ингээд санал төлөвлөсөн байна. Санал төлөвлөлтөө хүний хувийн орон зайд өвөл одоо юу гэдэг нь те орхоор гэх юм уу да одоо айл болох нэг нийлүүг ингээд алчихгүй шиг өөрөөсийнхөө төвшөнд ингээд тусастаа ингээд суух болцоотойгоор бол ингээд төлөвлөсөн байж байгаа жишээтэй байх юм аа. Тэгээд манайхан санаа авах зүйлээ санаа үнэз ер нь бол бас их энэ бол чухал одоо хотын орчинд бол маш чухал асуудлууд юм шүү. Жирэнгээр нь төлөвлөх гэжсэндээ. За энэ одоо жишээлбэл энэ бидний алхадаг хэсэг байна тий. Алхадаг хэсэг дээр бол бас энэ юм хайрган одоо юм хэсгийг бол ингэж төлөвлөж өгсөн байна. Хүмүүс бас энэ дээр өөрөө алхаад тий хөлийнхөө ядаргааг ингээд тайлаад ингээд явж явах болцоотой юм жижигхэн юм одоо илүү гарч байгаа орон зайг нь ашиглаад нэг 2 м орчимтай. За өргөшөөгөө нэг 1 м орчимтай зайг бол ингээд ашигласан байж жишээтэй. За тэн дээр бол бас нэг хүүхдийн өөрийнх нь сонирхлыг татгуулц байдлаар ингээд хөөрхөн гар угаадаг одоо хэсгийг ингээд төлөвлөд өгчихсөн байж байна. За ийм байх юм аа манайхаа. За бид нар бол манай Монгол улс их хурдтай хөгжиж байгаа. Хотууд маань ч гэсэн их сайхан болж байгаа. Гэхдээ бас улс орнуудын аятайхан бай хийж байгаа ажлуудыг ингээ хараа явчихад гэмгүй болоо гэд ингээд бичлэг хийгээд авлаа.